Эртийн эрдэ цагаас эзэн Чингисийн үеэс хааны алтан ургийн нутагт багтсаар ирсэн 20 дугаар зууны нэртэй хүн Сүхэж анжны уугуул нутаг Сүхбаатар аймаг бол жилийн дөрвөн улиралд Эрдэнэт сүргийнхээ туурайгаар газрын хөрсийг хамгаалж ирсэн дэлхийд цор ганцхан үлдсэн нүүдэлж удмынхны нэгэн хэсэг болгоо. Өнөөгийн Сүхбаатарчууд улсын нийслэл Улаанбаатар хотоос 560 км-ийн зайд бүгд найрамдах хятад ард улстай хил залган оршдог олон зүйлийн ан амьтан ховор нандин ургамалтай талаг хэр хосолсон үдсгэлэнт нутагтай халах, дарганга, барга, хуучид, өөлдөд, сахар зэрэг яздан үндэснээс бүрдсэн цэцэн сэлмэг ард түмэн. Сүхбаатар аймгийн эдийн засгийн тэргүүлэх дөрвөн салбар бол уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар. Сүхбаатар аймаг нь нөөцөн тогтоогдсон олон орд газруудаас гадна хүрэн нүүрс, алд, зэс, жонш, цайр, төмөр зэрэг ажилт малтмлын арим их нөөцтэй. Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутагт байх 10-аас 15 сая жилийн өмнө оргилж байсан 222 унтарсан галт уулс, түүний улмөрөөс үссэн өвөр мөцө тогтоц үхий талын агуй, төрийн тахилгат алтан овоо, үе үеийн домогт эрчүүдийн хүндлэн биширч хиймрон сэргээдэг шилийн богд уул, төрийн уул хэмээн алдарсан дархан хаан, халиун буг сүргэлэн бэлжээрлэх лаачин вандад уул, Монгол нутгийн их боржингүй эхлэл хэмээх төрөн болоод будрын чулуу хэмээх гайхамшиг чулуун тогтцууд. Онгон, наран, тариханга, баян дэлгэр сумдын нутгийг дамнан орсон онгон, молцгийн элсэн нурууд нь хэдэн мянганы тэртээ хүн төрлөختний түүх соёлыг хадгалан дүнсэн. Энэ тухай дэлгэрүүлэн дурдваас. Дариханга сумын нутагт алтан овооноос 60 км дорших. Далайн төвснээс дээш 1778 м өндөртэй 222 сүнсэн галт уулын нэг хаанаас 60 км-ийн холоос хөхрөн үзэгдэх шилийн богд уулан дээрээс өглөөний мандах нарыг ухтан авч домогт сайн эрс ургах нарыг ухтаж андгай тангаргаан тавьж хиймэр лундаагаас сэргээдэг тэрл сайхан заншлыг саргалзан эхн утгаа хайрлан өмгөөлөх сэтгэлийн таашаалыг амтлах нь Монгол хүн бүрийн эдлэх нэгэн шаргал болов. Алдарт шилийн богд уулын арга хормойд галт уулын дэлбэрэлтээс үүдсэн гэрийн бүрийн чинээ өргөлөн орших мөсөн үнжлэхт талын агуй газрын гүнлүү хаван орсон байрлалтай. Одоогор олдоод байгаа агуунуудын хамгийн үдсгэлэн төгөлдөр нь бөгөөд айган зуны халуунд сэрв татуулан сэнгэнх нь гайхамшигтай. Монголчууд түмний дахин шүтдэг төрийн их тахилгат алтан овоог тэртээ 17 дугаар зууны үеэс нутгийн ард түмэн дахиж ирсэн бөгөөд 1913 оноос богд хааны зарилгаар тахих болжээ. Алтан овоог 2004 онд улсын тусгай хамгаалтанд авсан юм. Хүн төрлөختний хойч үедээ үлдээсэн олон гайхамшигт бүтээлүүдийн нэг болох хүн чулуун урлалыг даргангачууд чулуун хөрг хэмээн нэрлсээр ирсэн. Даргангийн хүн чулууд гэдэг нэрээр алдарсан чулуун хөргүүдийн оргил болох таван толгой, шивэ, мандлын чулуун хөргүүд нь тухайн үед амьдарч байсан хүмүүсийн аж амьдрал, эдлэл, хэрэглэл, өмсөж зүүснийг хожимын хүн төрлөختөнд одоо ч өгүүлэн хүүрнсээр байгаа нь гайхамшиг билээ. Чулуун зэвсгийн үеэс эхлэн эдгвэ хүртэл Төв Азийн цээжинд хүн тасралтгүй оршин амьдарч байсныг гэрчлэх олон зуун түүх археологийн дурсгалууд хадгалагдан үлдсэний баталгаа болох. Дэлгэр хаан уулын цагаан элэгний хадны зураг болоод будрын чулууны хадны зургууд Эрдэнэ дээр үеэс бие биетэйгээ өрсөлдөн цусаа урсхан тэмцэлдэж явсны баталгаа болох түүхийг хожимын бидэнд өгүүлэн буй Мин улсын хааны бичиж үлдээсэн Сөдөтийн цагаан чулууны болон замын нуурын хятад хан зүгийн хадны бичээсүүд нь нүд алдам тал нутагт маань ямархан их түүхийн гэрч соёлын шавхагдшгүй ариун нөөцийг агуулсан байгааг гэрчилнэ.
Монголын ард түмний дархны урлалын түүхэнд даргангийн ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь дарганг хийц хэмээн алдарсан уран тансаг нарийн чавин гүн утга бэлгэдэл шингэсэн хэрэглээ гоёл чимгэллийн цогц нэгдэл бүхий мөнгөн урлалын бүтээлүүд юм. Даргангийн даргачуудын урлсан мөнгөн эмээл хазаар хэд удаг аягнаас хэ угуулцны дам болоод давхар сүлжээ. Хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвэхийг ухаж сэлбэрлэн гаргасныг тодхон харж болно. Монголчууд хоол ундны өвөрмөц соёлтой ард түмэн. Төрийн дотор Сүхбаатарчуудаж нутгийн брэнд болох тогоо нэрх аргаар гаргасан нэрмэл арх, сүүний хоол, хуймаг, хатаасан бурцны хоол, тааны сорстой шөл, дугуй цагаан, үзэмчин аруулаар холын зочноо дайлаад явуулдаг ард түмэн билээ. Үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг нүүдэлчин түмний эрхэм өв соёл болсон Монгол адуу түүнийг дагсан соёл уламжлалан өвлүүлэн үлдээх хамгаалах, гэрэл зургаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой агтан хүрээ хүлэгч ирсэн наадам зохион байгуулан уламжлал болгоод байна. Эрхэм зочин та Сүхбаатар аймагт аялж байгалийн болоод түүх соёлын дурсгалт газруудыг үзэж нутгийн ард түмний уламжлалт хоол хүнсийг амтрах нь зовлож, ёс заншилтай танилцаж, хүн зоны зочлон тухай хүнлэг хөдөлмөрч зан чанарыг мэдрэхин сацуу орчин үеийн тав тухай дээд зэрэглэлийн дарганга зочид буудал наадан ресорт амралт цогцлборт тоглож хал нутагт идээшин ургасан талын чацарганы гайхамшигт амтыг мэдэрч талын агуй шилийн богд жуучны баазуудаар зочилж ая тухтай үйлчлүүлэх боломжтой.